ер нь бол одоо яг зөрчилдөөн байж болно л да. Зөрчилдөөн ч юм уу одоо юу гэдэг намын даргад хинч өрсөлдөх нь нээлттэй. Гэхдээ энэ чинь улс орон даяар биш. Зөвхөн тэр одоо эхний удаад бол тэр намын баг хуралдаар болох гэж байна. Тэр мэтгэлцээнэ тэр баг хуралдаараа ярьж хэлж хоорондоо одоо тэрэн дээр л ярилцах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнд чинь одоо өргөн мэтгэлцэн тэр баг хуралдаар болоосай гэж би бодож байна. Ягаад гэвэл бодож исэн юм. Тэгвэл өчигдөр бол одоо би манай их хурлын дарга арай л залуу байна даа л гэж би бодлоо. Ягаад гэвэл манай энэ одоо 80-аад оны залуучууд байна шүү дээ. Ер нь бол энэ Монгол ардын намын чинь одоо үеийн үед авч ирсэн манай ахмадууд ерөөсөө ухамсарт амьдралаа энэ Монгол ардын намын төлөө өхөн хөвтлээ энэ л намдаа үнэнч байж явдаг. Тэгээд ямар их одоо хүчээр, ямар их ухаанаар, ямар их одоо хоорондоо зөвсөлж ойлголцож энэ Монгол ардын намыг өдийг хүртэл авчирсан юм бэ. Харин 2016 оны Улсын их хурлын сонгуулиас хойш бол яагаад 2016 оны Улсын их хурлын сонгуул гэж байгаа юм бэ гэхээр 2016 оны Улсын их хурлын сонгуулиар энх бол дарга Монгол ардын намаа 76 суудлын бүр 65 суудалтай болгоод аваад ирсэн. За энэ бол Монголын төрийг эрхийг барих маш том хүч болгож одоо ялалтыг авчирсан. Тэгэхээр тэр үед бол тэгээд инкол дарга бол яасан хэрэг одоо их хурлын дарга мэдээч тийм ээ. Тэгээд ерөнхий сайдаа өөрөө намын дарга байсан ч гэсэн ерөнхий сайдаа одоо нэг мэдээж ялсан нам тийм ээ. Ялсан нам тэндээс ерөнхий сайдаа томилно гэж байдаг. Тэгэхээр зэрэг ялсан намын дарга яхав ерөнхийдөө нөгөө одоо баг хурлын гишүүдтэйгээ удирдах зөвлөлтөөгөө ярилцаад зөвлөлдөөд ерөнхий сайд дээр одоо дотроосоо хүний гаргаа тавьчлаа шүү дээ. За ингээд тэр үед 16 оны Улсын их хурлын сонгуулиар генсек байсан одоо хин Мөнхбат их хурлын гишүүн болоод ирсэн. Ингээд тэрний дараа тэгэд яасан хэрэг манай одоо намын дарга генсек одоо хэнийг хавтар тавьж исэн. Манай одоо энэ их хурлын дарга амар баясгалан даргаыг хавтар тавьж исэн. За дараа нь манай хөлсөх намын дарга оюун эрдэнэ болон одоо энэ хин манай энэ амар баясгалын энэ 80-аад оны залуучуудад ерөөсөө өөрөө götөлж очиод за энийг ерөнхий сайд болгоё. За ингээд намын дарга болгоё. Энэ генсекэрэ бай. Яг 70-аад оныхныгаа алгасаад энэ залуучуудаа өгчээсэн юм аа. Тэгээ ер нь бас тийм байх. Хин нэг тийм зангараг байх ёстой байх л та. Гэхдээ өчтөр арай л залуу хүний агаар хандж байгаа. Яагаад би тэгж бодож байгаа юм бэ? Өчтөрийн тэндээс яагаад тэгж бодож байгаа юм бэ гэхээр за 65 суудалтай тэр Монгол ардын намын тэр суур одоо явж байгаа. Тэр 65 суудалтай тэр том хүчийг, тийм том төрийг ирэх байх тэр том хүчийг, тэр намын хүчийг энэ залуучуудад гардуулж өгсөн. Инкол дарга. Тэрээс бол тэр суурин дараа явж байгаа. Тэгэхээр Баян айлын эрх хөвгтүүд шиг зүгээр тийм тансаг юмдаар хүрэлэрсэн байхгүй юу манай залуучууд. Тэгчид тэр ирч хүчээрээ яваад байгаа. 20 оны Улсын их хурлын сонгуул. 20 оны Улсын их хурлын сонгуул. Тэнд хөрсөх дарга ерөнхий сайд намын дарга байсан. Манай хөрсөх дарга ерөнхий сайд бол ерөнхийдөө бас урд нь ингээд унж босч явахт тэрэн донд байсан. Энэ намыг удирдах явсан. Тэгээд 21 онд одоо ерөнхий их хурлын биш ерөнхий гэж болоод ингээд гараад ирсэн. Тэгэхээр яг тэрний дараагийн залуучууд бол яг ингээд нам ялагдсан тийм хүнд байх үед эдгээр маань одоо энэ халуун тогоон дотор бас байж байгаагүй одоо яхан тийм ямар үндслээр залуу гэж бодсон юм бол өчигдрийн тэр одоо ингээд нэг юм зүгээр сайхан бодлого яриад нэг тийм ярих биш арай л нэг тэр тэгээд энэ ингээд нам доторх тэр яа гидсэнтэй хөлөө хэлцээ тэр нам дотроо ёстой нөгөө юу гэдэг вүлээ юугаа гарталцаад тасаа гартал тэрэлдэн гэж үг өгдөг үстэй тэрийг энэ намын удирдах зүйл дотроо
намын баг хурал дотроо хийх хэрэгтэй. Мэдээлэл хийх ёсгүй байсан гэсэн. Тэр мэдээлэл хийж болно. Гэхдээ тэр нэг одоо тэр тэгсэн нэг гэсэн нам доторх юм. Тэм одоо юу гэх дотоод асуудлын тэр ховж юу чийдэг гэжсэн шүү дээ. Энэ ингэжсэн. Надад тэр л арай л биш байна. Яагаад гэвэл Монголын ард түмэн төрийн 3 төрийн сүл дөршөө гэж хизээнээсээ цайныхаа дээжийг өргөж төрийн сүл дөршөө гэж Монголынхаа төрийн 3 өндөрлөгийг улсын хурлын гишүүдээ гүбэр хүссэн бүсээгөө залуучууд маань ч гэсэн хүндэлдэг. Гэтэ бидгтгөө одоо энэ амраслан гээд хүч бараг 40 гарцууд 45 зугаатай юм шиг лээ. Гэхдээ яг ер нь бол зүгээр яг нөгөө арай л нөгөө одоо зовлон үзээгүй. Би сая хэллээ шүү дээ. Баян айлын эрх хөгжиг тийм том эрх мэдэлтэй тийм төрийн тийм том эрх мэдлийг авсан намыг энэ залуучууд өгсөн юм аа. Тэгэхээр тэр суурин дээр явж байгаа. Тэгэхээр зэрэг л нөгөө нэг унд тусч яваагүй болохоор зэрэг төрийн бүх хэрэгтэй дээр гарт байна тийм ээ. Ийм болохоор зэрэг одоо бас ингээд өчигдөр тийм одоо нам доторх юм аа. Гарч ирэхгүй. Манай одоо нямдарч сайд эхрүүдийн гишүүн одоо манай Монголын бас ингээд дархан түшээ шүү дээ. Тэр хүн саях нэг яриа өгчгийг би харсан. За жаахан болох болоод ирэхээр би ч дундуур нь ороод ингээд яг хөнцөлтийн ингээд өөртөө дотор бодож байгаа арга байна шүү дээ тий. Тэгдэг байсан юм да гэд хэлж байгаа байхгүй. Яг л тийм байдлаар байх хэрэгтэй гэж бодсон л доо. Тэгээ өчтөрийн жаахан тэгээд нам доторх юмнуудаа тэр тэгжээс энийг тэрийг ингээд яаж байгаа нь одоо жаахан тийм байна. Тэр л жаахан буруу болоо. 70-аад оныхоо ерөнхийдөө намаа авах хэрэгтэй гэдэг агуулгыг та хөндөд авах шүү. Би тэгж хэлээгүй. Ер нь гэхдээ би бодож байна. 70-аад оны ч гээгүй. Ер нь одоо ингээд хөгжингөө орнууд байна шүү дээ. Хөгжингөө орнууд. Та бүхэн харж байгаа одоо ингээд Япон, Солонгос юу гэдгийг ингээд гятад гэдэг. Хөгжингөө орнуудад бол яагаад тэр одоо төрийн том түшээд нь дандаа өндөр настай болчиход байдаг. Бараг 60 насыг залуу гэдгийг шухан юм биш үү. Тэрний л учир байгаа хөлтөл гэж бодож байна. Тэгэхээр манай эдгээр маань нэг юм их ер нь гэхдээ ямар ч хүний амьдралд байна шүү дээ. Зовлон туулж тэмцлийг давж гарсан хүн шал өөр байдгийг. Тэгэхээр хүн болгон зовлон туулах гэж бодохгүй шүү дээ. Заавал зовлон туулах хэрэгтэй. Тий. Би жишээ нь ингэдэг. Одоо чинь надад би ч нэг хавдрын имлэг өмнө тэрэг ярьдаг шүү дээ. Тэгэхэд хавдрын имлэг халдарт хоёрыг ялахгүй зөндөө байдаг. Тэгэхээр чиний буруу биш. Энэ бол чиний буян. Ягаад гэвэл чиний хин нэгэн ойр дотны хүн хавдрын өвчнөдөө шаналж дарчилж тэр зовж байгааг чи хараагүй учраас чи хавдрын имлэгийг мэдэхгүй байна. Энэ бол том буян шүү гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр заавал одоо хоёр болохыг би энэ хоёр яг тодорхой байгаа гэдгийг би мэдэхгүй байна. Ягаад одоо эргэлдэж чинь гэж ягаад хэлж байгаа юм гэхээр уг нь бол энэс өмнө ямар ч юм одоо намын одоо нэг юм даргын ийм хурлын үед бол одоо сонголт хийх юм хурлын үед бол удирдах зөвлөл хуралдаа л байдаг. Бид нар бага хурлын гишүүд удирдах зөвлөлд харахын тэндээс шийдвэр өгөх юм хүлээгээд л хуралдахгүй сууж идэг байхгүй юу. Тэгэхээр удирдах зөвлөөр одоо дахиад яг л нэг бага хурлаа болох гэж хуралддаг шүү дээ. Уг нь бол дахиад хуралддаг. Тэгэхээр тэндээс нэг одоо нэг саяын сүүлийн үед болж байгаа энэ процессыг нэг удирдах зөвлөл яриад тий. Тэгээд нэг тэндээсээ нэг хагалаад бас нэг тийшээ гарч ирэх болоогүй. Дээр нь манай хамраа улсгалын дарга улсын их хурлын дарга байгаа. Улсын их хурлын дарга. Төрийн одоо хоёр дахь хүн тийм ээ. Тэгэхээр зэрэг улсын их хурлын дарга байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бас нэг яхан одоо яг тэр цоцог дөрөв эдгээр хоорондоо ярилцаад дахиад ч бас энэ хооронд энэ чинь юм өөрчлөгдөж штэ тийм ээ. Өчигдрийн тэр энд хийсэн мэдээлэл тэрний урд дарааны мэдээлэл тэрний урд дарааны бол яг тэр угаасаа алистнээс яриад байгаа штэ нөгөө сонсгол гэл тийм ээ. Хууль хүчний байгууллагын дээр сонсголоор болсон юмнуудыг материалыг өгсөн баг тэрэн дээр одоо шийдлээ гаргахгүй гэж яриад байгаа штэ. За тэр бол өөр асуудал. Тэр бол тэр сонсголоор яриад байсан. Харин зүгээр нам доторх тэр юмнуудыг бол удирдах зөвлөл дээр яриад удирдах зөвлөөс бодлогоор нэг хүн дэвшүүлдэг. Уг дандаа тэгдэг. Дандаа тэгдэг. Ингэж одоо тэгэл байхгүй гэж бодож байна. Үгүй энэ арчсан зарчмаар сонгуулж үгүй. Тэгээд зөв удирдах зөвлөөс нэг хүн орж ирдэг бодлогоор. Тэгээд заалнаас дэвшгэн дэвшээд тэгээд одоо тэнд сонголтоо хийдэг байхгүй юу? Өмнө нь дандаа тийм байсан. Дандаа шүү. Харин энэ удаад бол одоо
Өдөрцөл хуралдах хэлбэр гэж бодож байна шүү дээ.